Энэхүү уулзалтаар залуучуудыг улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчныг илүү сайжруулан, шударга ёсыг хууль ёсны дагуу тогтооно гэдгээ тэд хэлж байлаа. Монгол Ардын нам иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөө салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамд баян хүчрхэг Монголоо цогцлоо чадна гэдэгт уулзалтанд хуран цугларсан залуус итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсээр байлаа. Монгол Ардын нам эрхэм сонгогчдынхаа уухайлан дэмжих, итгэлийн төрөлхийг угтан өргөж, эрэх цагийн бат суурийг бүтээн цогцлох болно гэдгээ харц дээгүүр итгэл төгс хэлж байлаа. Миний хувьд бол нийгэм арчид Монголын залуучууд холбооны дэд ерөнхийлөгч нийслэлийн иргэдийн урлын 4-р төрөлх нэр дэвшигч минь дээр байна. Чимд ширээ минь дээр. Өнөөдөр болохоор одоо нэг өөрийнхөө тойрогтой болон их хурлын 69-р тойрог нийслэлийн 4-р төрөлх нэр одоо тойрог хамгаалж байгаа залуучуудаас болон мөрийн хөтөлбөрөө болон өөрийнхөө хийж хэрэгжүүлэх намаас дэвшүүлсэн зорилтуудаа танилцуул өнөөдөр чөлөөт уулзалт ярьслах хэлээ. Энэ залуучууд маань бол одоо нийгмийн эрх нэлээд их байна. Сайн оролцож байна. Монгол Ардын нам шинжлэгдсэн шиний санаачлан залуучуудыг чиглэсэн мөрийн хөтөлбөртөө бол ихээхэн том ажлуудыг оруулсан байна. Энэ мөрийн хөтөлбөрт бол залуучууд маш таалагдж байна. Энэ сонгуульд Монгол Ардын намыг дэмжихээ илэрхийлж, намд хэлсэн шинээр хэлж байгаа залуучуудаа бас өдөр өвлөгөөд хангалаа. Урд нь бол Монгол Ардын намыг хуучинсаг үзлээр хөндлөлтэй гэдэг ч юм уу залуучдын хөндлөлт тийм бодолтой байсан. Одоо бол тийм алгаа. Урд нь бол арчсан намыг сонгож арчсан намд итгэл өгсөн бол энэ бол бидний бол том андуурал болсон байна. Одоо бол Ардын намыг дэмжнэ. Ардын нам бол ард түмэндээ болоо залуучуудаа одоо ээлтэй нам байна гэдгийг бол залуучууд бүхэн ойлгосон байна. Энэ удаагийн сонгуул залуучуудын итгэх оролцоо Ардын намыг бол дэмжиж оролцоо илэрхийлж байна. Монгол Ардын залуу нам маань одоо залуучууд чиглэсэн маш олон одоо ажлуудыг мөрийн хөтөлбөртөд тусгасан байгаа. Тийм учраас би Монгол Ардын намаа дэмжиж байна. Тэр тусмаа 4-р тойрогт нэр дэвшиж байгаа Монголын арчсан залуучдын холбооны дэд ерөнхийлөгч минь дээрхээгаа илүүд дэмжиж байна. Ер нь хийж байгаа үйл ажиллагаа ард түмэндээ ард иргэдтэй гэсэн хандж байгаа үйл ажиллагаанууд нь бүгд ер нь зөв байдаг гэж боддог. Тийм болохоор л дэмждэг те. Монгол Ардын намыг сонгосон шалтгаан гэх юм бол би анхнаасаа энэ залуучуудын байгууллагыг ихтэй дэмжиж үйл ажиллагаанд нэлээд оролцож ирсэн. Залуучуудаа хүрсэн үйл ажиллагааг зөндөө зохион байгуулдаг. Тэр тусмаа Жимнэчрийн минь дээр гэдэг нэр дэвшигч маань болохоор залуучуудын байгууллагаар олон жил явж үйл ажиллагааг олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн учраас энэ хүнийг их дэмждэг байгаа.